너희들아 Монголын хараалын холбооны ерөнхийлөгч Чогаала аавдад өнөөдөр өдрийн амар өндөр айлтгаж биеийн жижиж байна. Би Монголын эмзэг ажилтны холбооны тэргүүн. Би анагаахын энэ сургуульд 66 оноос багшилж байгаа. Одоо 54 жил тасралтгүй багшилж байгаа юм байна. Тэгээд манай Монголын эмзэг ажилтны холбоо 1954 онд байгуулагдсан. Манай холбооны ерөнхийлөгч Нямсар сайд байлаа. Тэгээд би 94 оноос энэ ажлыг хийж байгаа юм. Манай холбооны дүрмд эмзэг шинжлэх ухааны хамгийн өндөр дээр цолтой хүн энэ холбооны ерөнхийлөгч байх юм ёстой юм. Би бол Монгол Улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн. Эмзэг шинжлэх ухааны доктор профессор юм байна. Ингээд манай холбоо 6,000 гаруй гишүүнтэй. Одоо бүхэл эмзэг иннээрүүлэгч нар албаад юм байна. Сонирхсан хүмүүс гишүүн байдаг. Манай холбоо энэ Монголын хараалын холбоотой Чогаалаатай холбоотой ажилладаг. Тэгээ манай холбоо бол бүхэл эмзэг иннээрүүлэгчдийг төлөөлж байдаг. Манайх бол улсын байгууллага байдгүй шүү дээ. Дан хувьд гарсан энэ одоо энэ хэмжээний байгууллагууд эмийн сан энэ мөнгөний хэлбэл хувьд гарсан байдаг. Тэгэхээр манай холбоо бол шагнал тодорхойлж яадаг юм дөрөвтэй. Тэгээд Чогаалаа одоо энэ хараалын Монгол улсад анхны сагс үйлчлэгийг Монгол нэвтрүүлсэн юм байгаа. Тэр үед бол социализмын үед бол эмийн сангийн нэг хэсгийн огт байсан. Миний одоо бол яг би дагаад ингээ сайхан хөгжиж байна. Ингээд энэ үднээс ч гэсэн одоо Чогаалаа надад усуудыг яагаад би цааш нь тодорхойлоод тэгээд энэ шагнал орсон юм аа. Монгол улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, саран гэрэл сайд тушаал гаргаж гараа өсгөн зурж энэ шагналыг баталдаг. Энэ удаа бол одоо эрүүлийн хамгааллын тэргүүний ажилтнаар одоо дэгш жаргал хин ган төмөр хоёр шагнагдсан байна. Одоо ган төмөр ажилттай байна. Үйлдэл сайхны дэгш жаргалын юу би гардууж өгье. Одоо надад эрүүл мэндийн сайд энэ гардууж өгөх юм надад олгосон юм. Энэ бол эрүүл мэндийн яамны хамгийн дээд шагнал юм. Нийслэл шагнал байсан. Засгийн газрын шагналд орж явдаг шүү. Тийм. Тэгээд дараачид бол нэг 5 жилийн дараагаар алтан гадас байдаг юм уу? Дараагийн шагнал энэ өнөөдөр байна. 039 328 гэсэн байна. Ингээд эцэг сарны тэгшэрд өмнөсгийг гардуулж баяр хүргэж үнсэе. Их сайхан залуу хөгж байна. Баярлалаа. Тэндээ байж бүгд байж басна. Эцнээгөө. За ингээд засгийн юуны яамны шагнал энэ жуух байдгийг. Жуух аваад нэг 3-5 жил болж тэргүй авдаг. Тэр энэ бол яамны шагнал учраас би гардуулж байгаа. Бадарчингийн ариуна өөрөө нөө ямар сайхан хүнтэй. За нэг юу. За нийслэлийн эрүүл мэндийн газар гэж байдаг. Та нар мэдэн нийслэлийн эрүүл мэндийн газар дээр шаардлага тавьсан дагуу нийслэлийн засаг даргын хэрэгжүүлж агентлаг эрүүл мэндийн газрын Төмөрбаатарын тушаалаар Баатаржуу инх тулд нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтнууд товсон гэсэн байна. Энэ шагнал бол эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтнуудад гүйцэтгэх шүү. Тийм учраас жишээлх юм бол энийг авсан хүн бол яг энэ шагналыг авсантай адилхан тооцдог юм байгаа. Тэгээд цаашаа шагнал маань гардуулсан энэ хэрэгтэй байсан байна гэж ингэж
얼굴 알아가요. 이쪽에 이거 이쪽에 간주 또야 너무 좋아요. 자, 이제 한 그릇 때 이거 님이 되는 거야. 자, 아이고 야, 이제 오늘 좀 그녀가 또 장님 또 쓰다 이제 사업들 또 장인방 쓴 사업들 몽골이 하나 둘 한번 이렇게 아이고 그러지 마나.